Сайн байна уу бэлтгэдэг тамаар хэлсэн. Өнөөдөр ингээд бид бүхний Facebook дээр хоёр хүний талаар хэлэлцүүлгээр маш хүчтэй өнгөрлөө. За энэ бол та бид бүхний сайн мэдэх чавлан баясгалан нараа. За өнөөдөр Монгол улсын ардын жүжигчин болсон чавлан маань баясгалын хичээс аль биесээр одоо гэрлэг санал гэх үү? Ямар гэр бүл болох санал гэх үү? Тийм санал тавьсан. Би уг нь ингээд ийм хосуудын хав живний талаар нэг бичлэг дээр ярьдаггүй л дээ. Гэхдээ одоо ингээд нэг идэр одын нэг хэлсэн ярьдаг комеди байдаг шүү дээ. Гэтэ ямар ч бүрээсээ Монголд амьдраг 15 жил Францд байж байгаа ямар ч тийм охин байсан гэсэн дотор нь жавхлан байдаг шүү. Яа би монгол хэлээ марцсан сая юу ингэж юу жавхлан мэддэг аахгүй юу? Чи мэддгээч мэдхгүй байгаа уучлаарай. Гэр бүл боллоо гэж гараад ирсэн чинь юу вэ гэл нэг талдаа бүр ингээд амар шоконд ороо гайхаад гээд баясгалын ихч чинь төхрөөс салсан юм уу салаагүй юм уу хүүхдүүд нь байгаа илүү гэж бодогдоод нөгөө талдаа л яг амар хөөрхөн санагдж байгаа юм л да. Ингээд хүмүүс бол яг хоёр багтжилээ зарим хэсэг нь энэ хоёрыг чинь угаасаа анханасаа л ингээд одоо нөгөө нэг ундрмаа боёо хоёр чинь угаасаа эхнэр нь хөрөөр байсан мэт гэдэг шиг жавхлан баясгалаа хоёр чинь ингээд хар багын хоёр эхнэр нь хөрөл гэж анханасаа л боддог байсан штэ гэдэг шиг. Тэгээд ингээд яг үзэгчдийг бол тэр комент бичигчдийг жиргээчдийг бол бүр үнээр хоёр угаасаа баярлалаа. Одоо хүлээлгэхгүй. Тоонтойгээс толгой холбож тостой шүлэнд хушуугаад үрж баясгалаа. Галын минь манаач ээ. Цайгийн минь чанаач ээ. Өрхийн минь татаач ээ. гэдэг энэ саналыг энэ сүүн бөгж өөрт чинь санал болгож байна. За энэ нарийн бас нэгэн сюрприз юм биз дээ. Баяр хүргэе бүгдээрээ. Яг ингээд зарим хүмүүс комент хийхдээ ингээд үрхийн минь татаач, цагийн минь чанаач гэдэг боолоо болгож авах юм шиг ямар сонион хэлтийн гэсэн байсан. Тэгэд одоо гэхдээ ингээд угаасаа нас өдрөн хэд билээ дээ. Ямар ингээд жоох хүүхдүүчийг өвдөгсөвдөл. Угаасаа яг насандаа тохирсон аргаар л гуйсан гэж би бол бодож байна. Нэг амар 18 дот чиг угаасаа гуйж чадахгүй л үү дээ. Тийм. Тэгэхээр яг надад гуйсан арга нь бол нэг тийм муухай санагдаагүй. Зарим хүмүүс яг гээд нэг тийм боолоо олгож авах юм шиг гуйсан гэж жоохон эмзэглэж хүлээж авсан байлээ. Эрдэнэ чимэг дууч эрдэнэ чимгээс бол салаад бас нэг хөрхөн удсан баха тий. Нэлээд олон жил болсон санагдаад хаа. Чавхлангийн энэ найр хаана болж байна гэсэн чинь хинбэ эрдэнэ чимэг ихчөө гинэ. Эрдэнэ чимэг ихчний өдрийн өмнө пост оруулсан юмсан. Айгу хөрхөн ягаан авцсан өмссөн. Эрдэнэ чимэг ихч бас л гоё л ихчлээ манай анаа бол. Гэтэ яг ингээд юу байсан бах уу? Зүгээр чавхлаах муу хүн биш эрдэнэ чимэг ихч муу хүн биш. Зүгээр л би биндээ таараагүй, би биндээ тохироогүй тэгэл салсан баг. За тэгээд би тэр гайхаад исэн юмныхаа хариултыг олохгоод би нэр үнэхээр амар хэрэг дуртай юм байна гэдгийг өнөөдөр орой мэдлээ. Одоо ингээд шөнийн 2 цаг болж байна зөө. Тэгээд тэгсэн чинь би бүр энэ хоёроос л баг удахгүй шүү дээ. За тэгээд би баясгалын хичээл нөхрөөс яг салаагүй байна уу гэдгийг ингээд мэдгээд ICC-ийн мен дээр гарсан мэдээг одоо унших гэж байна зөө. Энэ хоёр ч ингээд салсан юм байна. 2023 онд гарсан мэдээлэл байгаа хгүй. Гүшүүсэн бат баяр дуучин баясгаланаар гэр бүлээ цоцлуулж эд хөрөнгийн маргаанаа шийдвүүлэхээр иргэний хэргийн шүүд ханджээ гинэ. За Японы мэрэгжлийн сумаа зодоглож дараа нь Монголд ирээд улсын хурлын гишүүнээр сонгогдож ажиллаж байсан Гүшүүсэн бат баяр түүнийг эхнэр Монгол улсын гавьяа жүжигчин дуучин баясгаланаарт холбогдох иргэний хэрэг Сүхбаатар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхаар шатны шуугууд хянагдаж байгаа талаар их сурвалж мэдээллээ. Тодруулбал бол Хөгшөөзан Батбаяр Монгол Улсын дуучин баясгалан нар нь гэр бүлээ салгаж байгаа тул гэр бүлийн баталгаагаа цуцлуулах эд хөрөнгийн маргаана шийдвэрлүүлэхээр иргэний хэргийн шуугууд хандсан байна. Тус хэрэг нь өнгөрсөн 7 дугаар сард 23 оны хаул дүүргийн иргэний хэргийн анхаар шатны шүүхийн эвлэрүүлэн зурчлахаар орсон. Гэхдээ Хөгшөөзан Батбаяр түүний эхнэр эвлэрэх боломжгүй хэмээсний улмаас шүүхээс хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн анхаар шатны шүүгэж шилжүүлсэн ажээ. Их сурвалжийн хэлж байгаагаар өнгөрсөн 5 дугаар сард Хөгшөөзан Батбаяр гэр бүлийн хүчирхийлүүлсэн танхаарсан гэсэн үндслээр 10 цагийн албатай сургалт 15 хоногийн баривчлага 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь дээрх асуудалтай холбоотой байсан гэж харин Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Баясгалангийн тухайд тэрбээр улсын их хурлын гишүүн асан Чавхлантай хамт амьдарч байгаа гэх мэдээлэл байна. Нэрийг Хөгшөөзан Батбаяр чинь амар хүүхэн зарим гэдэг явж исэн шүү дээ. Эхнэр өвд хоёртойгоо. Where are you from? Mongolia. Mongolia. お相撲さん。お相撲さん。モンゴルの一番初めのお相撲取りですよ。何ですか？一番初めてのお相撲さんだから。一番初めのお相撲さん。他人に剣で食え。お！なんでモンゴル語を知ってるの？ちょっとだけ知ってます。ちょっとだけ。タニステンダタ。他人にhingi待って。タニステンダタタバン。極集団です。 ビモンゴルヤブマルベン。ビモンゴルで生まれの。おい。ビモンゴルヤブマルベン。ビモンゴルヤブマルベン。Hello? Nice to meet you. 모건 헬 사간 헬. なんでモンゴル語を知ってるの？毎日勉強。いや本当すごいよ。ほんまにモンゴル語は知らないんです。日本人で喋れないんですよ。マジですか？本当だ。だからタニホビゆえ。お他人はハビーわけね。アイスクリーム。ゴルフ。ゴルフ？ゴルフ。お相撲しますか？ちょっと。ちょっとやりましょう。ちょっとやりましょう。ちょっと。はい。はい。What makes Mongolia special? It's our culture. Yeah. Your culture. Yeah. And your children. Yeah. 相撲さん。相撲さん、ありがとうございました。ありがとう。ありがとうは、バイラ。バイラバイラ。OK、バイラ、バイラ。バイバイ。バイラ、バイラ。Цайстоо чавхлын юм да. Ийм болсон бол одоо бид нар ч юу хэлэх үү? Энэ хоёрын маань AI-аар гаргаж авсан гоё зургийг бид бүхэн харж ийн. Тэгээд ариунаагч маань ч гэсэн сайхан ерөөлөө хилчлээ. Тэгээд уртудаа энэ хоёр маань аз жаргалтай амьдрах хаа. За. Тэгээд энэ хүртэл бичлэгтэй маань цаг байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр олцлаа. Баяртай.